Уртсан өмөртөд сандаг ээжиген өөрийнхөндөө харсан гэж үдээ. За дахиад орой нэмэнд манайхаа тэгээд ээжийнхэн төрсөн өдөр болж байгаа. Тэгээд хүүгийнх нь гэр бүлээс очиж баярлуулаад өгөх гэсэн. Тэгээд бид нар айлхаа гадаа ирсэн. Тэгээд ээжийнх нь аав ээжтэйг ахуулсан ийм гоё зургийг яаяар угаалгасан байна. Хүндэтгэлтэй зургийг бүгдээ орж ээжтэй бэлэглэе мөн тэгээд төрсөн өдрийн мэнд хүргэе ийм гоё бэлэг. Харин цагтлуудыг дамжуулж үзье. Орой бүгдээ яг гадаа нэрсэн. Би тэгээд ийм цахиа хүргээл, бэлэг хүргээл, өөрөө уйлгаал, уяраал явж байгаа шүү дээ. Хүн эцэг их гэдэг болохоор маш том хөтлөж чадах тийм үнд эрдэнэ гэдэг. Тэгчээ юу яаж байгаа юм? Нандин өгүүлэх шүлэг мэдчилгээ гэж гой пэйж үүдэг. Хүмүүсийг ингээ баярлуулдаг, сэтгэлийн өгөөг нь нэгэнт нь ингээ дамжуулдаг юм гой пэйж байдаг. За тэгээ өнөөдөр манай пэйжт нэг ихэнх нууцт нь эмчилгээг хүргээд өгөөч гэд хандсан. Тэгээ танд энэ гоё цэцгийн баглааг нь. За мөн энэ амттан бас танд бэлгэлж байна. За тэгээ манай пэйж болохоор энэ захидал дамжуулах юм. Танд ер нь таамаглаж байгаа хүн байна уу? Миний төрсөн өдөр юм чи одоо. За би танд уншаад дамжуулаад энд гоё цахин дотор байгаа шүү заа. За миний хөөхөн ээж тандаа төрсөн өдрийн баярын мэндийг хүргье гэд. За энэ дээр хайртай ээж жаргал сайхандаа хүү инх баяр бэр бадам цэцэг хөөхөн ач ууган баяр ууган бат нараас нь гэсэн байна. Яг хажууд нь сууж иж үү? За өнөөдөр миний ээжийн төрсөн өдөр байгаамаа. Өмнө нь огт ингэж энтийн байдлаар ээжигээ баярлуулж байгаагүй. Тандаа төрсөн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Та бол миний аз жаргал маш том төшөг толгуур минь. Би чинь ямар нэгэн хэрэг болохоор ээж рүүгээ залгадаг, ээжээсээ тусламж хүсдэг нэг тийм эрх хүүн байгаамаа. Миний ээж үргэлж инээмсэглэж аз жаргалаар дүүрэн байгаарай гэд их хоёрынх нь гэр бүлээс танд энэ хүү гоё цагтлыг хөргүүлж байгаа. Одоо таны жаахан хүү инх хоёр нь ихнэртэй бүр хоёр хөөрхөн хүүтэй маш том залуу болсон. Ингээд бодохоор таны минь захидаг үгсэл ёстой нэг ганц аврал минь болж байна гэж дамжуулсан. Амьдралд нь маш үнэтэй сургаалууд хэлж байдаг тандаа баярлалаа. Эндээч хүүгийнх нь амьдралд гэрэл гэгээтэй аз жаргалаар дүүрэн байна. Тандаа баярлалаа. Маш их хайртай шүү. Андуу энэ орчлонд андуурч гიშхгүй гэд зөөлөн явахыг хичээдэг шүү хөөн. Ижи таныхаа сэтгэлийг зовоохгүйгээд хатуу энэ орчлонд хазгаа явахгүй гэд бодон хичээдэг шүү хөөн. Таныхаа сэтгэлийг дэмтлэхгүй гэд гэвч ээжээ хаяа бас дэггүйтэй хаяа бас зоргоороо аашилчихдаг. Энэ бүхэнд тань гомдоож байсан бол уучлаарай. Таамил байгаа болохоор сэтгэл дүүрч зүрх булиглаад байдгийн. Таамил байгаа болохоор хүүхэд шиг аашилж эрхлэмээр болоод байдаг юм аа. Тандаа бүр зөндөө их хайртай. Үргэлж бидэнтэйгээ хамт байгаарай. Хүндэт ээж жаргал сайхандаа хүү их хоёрынх нь гэр бүлээс гэсэн энэ хүү гоё захидлыг бас танд хадгалуулж байна. За тэгээ та хүүхдүүдэд зориулаад мэдээж сэтгэлийнхаа үгийг дамжуулаад хэлж. Хүүхдүүдтэй маш их баярлалаа. Маш их хайртай шүү. Сумын зэрэглээг сөхөж сүгэ өргөн харгыг шиирцээр арийн шовгор хөтлийг намстал. За тэгээд бид бас энэ хүү гоё хүндэтгэлтэй эрхэм зургийг танд хартуулж байгаа. За тэгээ хоёулаа задалж үзсэндээ одоо элгээ битгэртэл намаага сонсноо
Амар яаж байгаа гэж хэлсэн. Ямар гоё зэрэг үү тий. Яахын аргагүй шин санахта явуудын Гаргалтай сайн сайхан амьдраарай. Миний ч устгасан удаан жаргаарай за. За баярлалаа. Та гэдэг чинь ажилд нь өндөр амжилт. Маш их баярлалаа. Чартсан номхон цантай ичимэн бодогдно Уртсан мөртөд сандаг ээжиген өөрийнхөндөө харилсан гэж үдээ элгээ битгэрт намаа сансанда